Нэг цэг аваад түүнийг А цэг гэж тэмдэглэе. Дэлгэцэн дээр А цэгээс яг 2 см зайд байрших бүх цэгүүдийг олохыг хичээе. 2 см гэдэг нь энэ хэмжээний зай юм. Тэгвэл А цэгээс эхлэн 2 см явсан гэж үзвэл энэ цэг нь А цэгээс 2 см-ийн зайд байна. Энэ цэгийг Б цэг гэж тэмдэглээд АБ хэрчмийг 2 см урттай гэдгийг урт гэдгийг ингэж тэмдэглэнэ. АБ тэнцүү 2 АБ гээд дээгүүрээ зураастаа бол хэрчмээ хэлнэ. Харин хэрчмийн уртыг бол дээд 70-ын зураасгүйгээр бичнэ. Нэгжээ бичвэл сантиметр гэд биччихнэ. Гэхдээ бид энд ганцхан Б цэгийг олох тухай яриаггүй. Бид 2 см-ийн зайтай бүх цэгийг олох гэж байгаа. Тиймээс А цэгээс нөгөө тал руу 2 см урттай хэрчим татаад түүнийг С цэг гэж тэмдэглэе. АЦ хэрчим нь бас 2 см байгаа. Өөр бас 2 см урттай хэрчмүүд аль ч тал руу татаж болно. Тэгээд А цэгээс яг 2 см зайд байрших цэгүүдийг дүрсэлвэл иймэрхүү танил дүнс үүснэ. Гараар зурж байгаа болохоор жахан тааруу зурагдчихэв. Ийм дүрс үүснэ. Үнэн хэрэгтээ үүнийг энэ хідэн цэгээр төлөөлүүлэн ойлгож болохгүй. Энд А цэгээс 2 см зайд байх бүх цэгүүд байгаа гэж ойлгох нь зүйтэй. Эдгээр цэгээр дүрсэлсэн хэсгээ арилгаад дахин зураасаар шинээр зуръя. Нэг иймэрхүү дүрс болно. Энэ зурсан дүрс нь А цэгээс 2 см-ийн зайд байрших бүх цэгийн олонлог бөгөөд энэ нь тойрог юм. Энэ дүрсийг аль хэдийн та нар мэддэг байх. Гэхдээ яг тодорхойлт нь бол тойрог гэдэг нь А цэгээс нэгэн ижил зайд байрлах цэгийн олонлог юм. Хэрэв А цэгээс 3 см-ийн зайд байх цэгийн олонлогийг дүрсэлвэл ийм байдалтай харагдах бөгөөд өөр нэг тойрог зурагдана. Тойрог гэх гол санааг ойлгуулахын үднээс зурав. Энэ бичлэгээр тойрогтой холбогдлолтой үг хэллэг болон ойлголтуудыг танилцуулахыг зорж байгаа лээ. Сүүлд зурсан тойргийг арилгачээ. Эхлээд бүгдээрээ энэ зайны талаар бодъё. Хэрчмүүдийн нэг хэсэг бөгөөд Атай залгах энэ цэгийг тойргийн төв гэнэ. Төв гэдэг үгийг бид яг л энгийн амьдралд хэрэглэдэг тэр утгаар нь хэрэгжилж байна. За дараад тэгвэл АБ хэрчим ямар байх талаар бодцгоё. АБ хэрчим нь тойргийн төв болон тойрог дээрх цэгтэй залгагдаж байна. Тойргийн бүх цэгийн тойргийн төвөөс ижил зайтай шүү дээ. Тиймээс тойргийн төв болон тойрог дээрх цэгийг холбосон АБ хэрчим аль ч хэрчим гэж хэлэх нь илүү зөв байх. Тойргийн төвийг тойрог дээрх цэгтэй холбосон хэрчмийг радиус гэдэг. Энэ тойргийн радиусын урт нь 2 см байгаа. Магадгүй та нар радиус гэдэг үг болон ойлголтыг мэддэг байх. Гэхдээ бид энд арай илүү нарийн тодорхойлохыг хичээлээ. Геометрийн нэг сонирхолтой юм, үгүй ядаж ахлах сургуулийн геометрийн нэг сонирхолтой юм нь магадгүй арай илүү албан ёсны математик байдлаар буюу тодорхойлт өгөхдөө арай илүү болгоомжтойгоор томьёолоод түүн дээрээ үндэслэн сонирхолтой үр дүнд хүрч бид өөрсдөө мэддэг юм шиг тэр зүйлсээ баталж үзэх нь геометрийн сонирхолтой тал юм. Тиймээс бид энд үг хэллэхдээ илүү анхаарал байгаамаа. АБ хэрчим бол радиус. Бас тойрог дээр өөр нэг цэг аваад түүнийг X гэж тэмдэглэе. Тэгвэл AX хэрчимч бас радиус болно. Түүнээс гадна тойрогтой хамаарал бүхий шулуун хэрчмийн ойлголтууд байдаг. Тэдгээрийн талаар одоо үздэцгээе. Тойрогтой яг нэг цэгээр огтлцдог шулуун байж болно. Тэр цэгийг D гэж тэмдэглэе. Эдгээр тойргийн цэгүүд нь А цэгээс ижил зайд байгаа ч зөвхөн ганц л цэг буюу D цэг уг шулуун дээр оршиж байх тийм шулууныг L гэж тэмдэглэе. Энэ шулуунаа L гэж тэмдэглэе. Зарим тохиолдолд шулууныг 2 цэгээр тэмдэглэдэг. Шулуун дээр өөр нэг цэг аваад түүнийг E гэвэл бид энэ шулуунаа мөн DE гэд дээгүүрээ ийм сумтаагаар тэмдэглэж болно. Эсвэл жижиг үсгээр L шулуун гэж нэрлэж болно. Гэтэ бид тойрогтой зөвхөн нэг цэгээр огтлцож байгаа шулууныг шүргэгч шулуун гэдэг. Тойргийн шүргэгч шулуун гэдэг. Үүнийг ингэж бичиж болох юм. L шулуун нь А төвтэй тойргийн шүргэгч байна.
Ердийн үед бол ингэж томор бичихгүй л дээ. Энд зүгээр л тоцсохын тулд ингэж бичиж байгаа юм. Тойрог зураад А гэж байгаа нь ямар төвтэй тойргийн тухай ярьж байгааг харуулж байгаа юм. Яагаад гэвэл хэн мэдлээ магадгүй энд ингээд эм төвтэй өөр нэг тойрог байж болно шүү дээ. Өөр тойрог байна. Иймээс бид тодруулж өгөх ёстой. Л шулуу маань тэр тойргийн шүргэгч биш байна. Тойрог зураад дунд нь цэг тавьж буй тэмдэглэгээ нь тойргийг хэлж байгаа юм байна. Тэгээд энэ маань А төвтэй тойргийг зааж байна. А цэг нь тойрог дээрх цэг биш, тойргийн төв шүү гэдгийг анхаараарай. Тойрог дээрх цэг гэвэл А цэгээс ижил зайд орших цэгүүдийг хэлж байгаа юм. За тэгэхээр Л шулуун нь тойргийн зөвхөн нэг цэгээр огтолж буй шүргэгч болж байна. Одоо харин тойргийг хоёр цэгээр огтлсон шулууныг авч үзье. Энэ хоёр цэгээ F болон G гэж тэмдэглэе. Энэ шулуунаа FG шулуун гэж тэмдэглэе. Тойргийг хоёр цэгээр огцолж байгаа шулууныг огтлогч гэнэ. Энэ бол энэ тойргийн огтлогч шулуун юм. Яагаад гэвэл хоёр цэгээр тойргийг огтлж байна. Харин хэрэв FG-ийн хэрчин байсан бол шулуун шиг ингэж төгсгөлгүй үргэлжлэхгүй байсан бол хэрэв бид зөвхөн энэ хэрчмийн талаар ярьж байгаа бол арай өөр өнгөөр тэмдэглэе. Зөвхөн F болон G цэгүүдийн хоорондох хэрчмийн талаар ярьж байвал бид үүнийг тойргийн хөвч гэж нэрлэдэг. FG хэрчим бол А төвтэй тойргийн хөвч. Хөвч нь тойрог дээрх нэг цэгээс эхлээд өөр нэг цэг дээр дуусна. Хөвч тойрог дээрх хоёр цэгийг холбодог. Ийм хөвч байж болох нь мөн үүнээс өөрөөр тойргийн төвийг дайрсан хөвчч байж болно. Энд нэг А гэсэн цэг аваад F болон А цэгийг дайруулан холбоё. Тойргийн нэг цэгийг тойргийн нөгөө цэгтэй тойргийн төвийг дайруулан холбосон хөвчийг тойргийн диаметр гэдэг. FH хөвч нь А тойргийн диаметр юм. Бид геометрийг ингэж нарийн яриаггүй. Өмнөх хичээлүүдээс та нар магадгүй диаметр нь 2 радиустай тэнцүү гэдгийг мэдэж авсан баг. Бид одоо радиус нь тойрог дээрх цэгийг төвтэй холбодог гэдгийг үзсэн. Эндээс харахад F болон А цэгийг холбоход нэг радиус, А болон А цэгийг холбоход өөр нэг радиус үүсэж байна. Иймээс диаметр нь 2 радиусаас бүтэж байна. Диаметрийн урт нь 2 радиусын урттай тэнцэнэ. FH-ийн диаметрийн урт нь уртын талаар ярьж байгаа учраас FH гээд дээгүүр нь зураасгүй бичиж байгааг анзаараарай. FA радиус дээр нэмэх нь AH радиусын уртыг нэмсэнтэй тэнцүү байна. Тойрогтой холбоотой өөр нэг чухал ойлголт бол тойргийн ном гэх ойлголт юм. Энэ нь тойргийн нэг хэсэг юм. Энд өөр тойрог зурцгаая. Уг тойргийн төвийг B гэж тэмдэглэе. B цэгээс өгөгдсөн зайд орших бүх цэгийг дүрслэе. Яг радиус нь ямар байхыг тодорхой заахгүй бай. Тойрог дээр дурын хідэн цэг сонгож авъя. Энэ цэгийг G, энэ цэгийг K, үүнийг S, үүнийг T, харин үүнийг U гэе. Тойргийнхаа төв цэгийг жоохон голлуулаад зурчихъя. Төвдөө харагдахгүй ах шиг байна. Арилгаад арай төвдөн тэмдэглэчихье. За тэгвэл тойрог дээрх хоёр цэгийг холбосон тойргийн уртыг юу гэдэг вэ? За жишээлбэл энд ногооноор тэмдэглэсэн энэ хэсгийг юу гэх вэ? Амьдрал дээр бид иймэрхүү дүрстэй юмыг ном гэдэг шүү дээ. Үүнийг J, K тойргийн ном гэх ба тэмдэглэхдээ төгсгөлийн цэгүүдийг бичээд дээгүүр нь хагас тойрог зурж тэмдэглэнэ. Мөн J болон K цэгээр өөр нэгэн ном бас үүснэ. Ингээд бүр тойроод нэг том ном үүснэ. Үүнийг бид их ном гэдэг. Тойргийн номуудын богино урттай номыг 2 үсгээр, харин их номыг нь 3 үсгээр тэмдэглэнэ. Эхлэл төгсгөлийн 2 цэг ба номыг дайрах бас нэг цэгээр тэмдэглэнэ. Жишээлбэл энэ тохиолдолд J, T, K гэж тэмдэглэж болно. Энэ зургаас урт номуудыг 3 цэгээр дараах байдлаар тэмдэглэнэ. J, T, K 3 цэгээр тэмдэглэвэл J, U, K цэгүүдээр тэмдэглэвэл
JSK цэгүүдээр тэмдэглэл ингэж тус бичиж болно. Энэ бүгд нэг л ижил их номыг хэлээд байна. Бидний тэмдэглэсэн JK бол богино ном. J болон K-гийн хоорондын богино зай үүнийг бид бага ном гэдэг. Харин урт зайтай номыг буюу JTK, JUK, JSK нь бол их номод юм.